Тэ бас нэг амар яг ховын чанартай юм ярьж байгаа. Баахан пост явуулсан скриншоттой тэр нэг янда хамрал хоёрын асуудал тэр юу юм бэ? Да. Жинхэнэ бит хоёрын тий. Базан. Тэгээ нөө технологийн ингээ бууныхын суманд болсон хууд шууд утга гаргаж хутгалж байгаа. Тийм. Гэтэ юм гээд байгаа гэсэн Иранаас л яаж байна. За ингээд бид гурийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өчигдрийн яг халуун сэдв байсан. Нөгөө Монголын тоглолт байгаа шүү дээ. Тэр талаар манай хоёр одоо надад гоё ярьж өгнө. За өчигдөр Техасын Остин Мейжрийн гранд финалийн тоглолт болсон. Манай Монголд Vitality-тэй үзсэн. Тэгээд ямар 3 матч үзсэн, best of 3 байсан. 3 матч үзсэн. Тэгээд эхний матч нь болохоор Mirage байсан. Эхний map нь Mirage байсан. Тэгээд Mirage тэр Монголд 13-5 харьцаатай Vitality буулгаж авсан байхгүй юу? Одоо хожиж явчихсан гэсэн үг. Тийм, эхний ер нь бол map хожсон. Эхний map хожсон байсан. Тэгээд байсан чинь дараагийн map-ууд нь болохоор Dust 2 Inferno байсан. Тэгээд Vitality эргээр тэгээд одоо тэр хоёр матч дээр хожоод тэгээд Austin Major-т аврагсан Vitality. Тэгээд өчигдөр бол монголчууд бүгдээрээ л шүнжин үзлээ те 3:30-аас хойшоо. Тэгсэн нөгөө хоёр дайн төрөг хичээр нөгөө үздэггүй би хүртэл шүн уцаа шагаагаал ер нь нойргүй онсон. Зөндөө газар watch party болсон те. Тэгсэн юм шүү лээ. За боддоор ингээд олонний дунд хамт үзсэн манай нандаа маань сэтгэлдэл одоо залуучуудын маань сэтгэл ямар байв тухайн нөхцөл байдал. Тэгээ нөө технологийн ингээ бууныхын суманд болсон хууд шууд утга гаргаж хутгалж байгаа. Тийм 910-ын тэр амар эргээрэлтүүд тэр килүүд нь хүртэл амар гоё байсан. Ер нь тэгээ нэг юм багийн тоглолтыг нэг сэргээх үйл явдлууд дээр ч гэсэн бид нар бас дагаж сэргээдэж байгаа юм бол яг юм олон дундаа үзнэ гэдэг бол нэг тийм маш гоё үгээр л харахгүй гоё юм лээ. Залуучууд тэгээд нэг арх марх там хилдэн зэн тийм бол хэрэглээгүй бүүндээ гоё үзсэн үү? Ер нь нэг тэгэж харагдаагүй. Яг нэг талдаа даваа гарагийн өглөө байсан болохоор бас тийм байсан байж магадгүй. Дор бүрний хариуцлагатайгаар ажил төрөлтөө явна гэдэг бодлоо байсан байж магадгүй. Ерөнхийдөө бол тийм амар ууж идэж назгаарсан юм бол харагдаагүй. Гоёсан. Тэр бол бүр маш гоё түүхэн тоглолт боллоо. Тэгээ нөгөө Азад ч гэсэн яг ийм өндөр үнэлгээтэй байлоо тийм ямсан баг байхгүй. Ер нь бол тоглолтын өмнө Vitality ранкаар нэгт бичигдэжсэн харин Монголд 5-т байсан. Тэгээд Vitality сүүлийн 30 тоглолтоо ингээд тасралтгүй болж байгаа байхгүй. Тэгээд бас ирсэн сүүлийн болсон 7 тэмцээнүүдэд долууланд ингээд ялаад. Ер нь бол ингээд 2025 оны season тэмцээнүүдийг ноёрхоод явж байгаа Vitality. Яг энэ цаг үеийн бүр дийлдэшгүй баг бол яахын аргагүй Vitality байна. Тийм. Тэгээд 30 удаа дараалж тоглолт хожсон нь бүх цаг үеийн одоо рекордыг хоёрт бичиж байгаа юм байна. Харин нэгт нь болохоор Ninjas and Pajamas гэх баг 87 удаа дараалж тоглолт хожоод тийм 87 удаа дараалж тоглолт хожоод нэгт бичиж байгаа. Ямар ч сан хоёрт бичигдсэн тийм рекорд ивдсэн байсан. Тэгээд Vitality багийн нөгөө ахлагч Apex амар ивдтэй. Жохон Apex ч угаасаа нөгөө юм trash talker алдартай шүү дээ. Тэгэл нэг юм биеийн хэлэмжийн хүртэл гарч ирэхтэй хүртэл тий. crowd руу тий. Ингээд жоохон хүмүүс бас амар бие хэлэмжтэй. Гаргаад гарч ирж байгаа. Тэр юм уу тэр зураг явуулсан. Тий. Тэр хүртэл ингээ бас тоглолтыг улам илүү гоё сонирхолтой. Яг нэг тийм байдал нь entertainment болгоод идэх юм байна лээ. Тэгээд Apex бас сүлд яриа өгөхдөө бол энэ залуучууд бол гайхалтай маа. Би бол үнэхээр ингээ биширж байна. Үнэхээр тоглолтыг хийж чадлаа. Би тэгээ танаа нутагт очихыг хүсэж байгаа шүү. Ер нь очих байлгүй гэсэн ухтай юм бас ярьсан байсан. Хэдийгээр ингээд яг тоглолтын донд амар траш тогтож гисэн тэд нар бас нэгнтэйг ингээд дуусныхаа дараа гар бариад явж байгаа нь бас юм гоё хүндлэл нь байгаа. Тэр хэрээрээ бас юм энэ залуучууд үнэхээр галзуу юм байна гэх бүр яг манайхныг бол хэлсэн байсан. Тэр нэг хөөрхөн бондгорын нэг гэдэг үлээ. Яана би нэрийг мэдсэн уучлаарай. Манайхнаас тэр хөөрхөн нөгөө яриа өгөөд анзина. Тэгсэн чинь нөгөө хөөрхөн нөгөө итгэлийн алдсан итгэлэгчин алдсан дуучлаар байлуу нэг тим утгатай юм билсэн. Тим байхгүй шүү. Үзэхгүй л ахaltaа манай бичлэг гэхдээ монголчууд бүгдээрээ багтсан. Тэгээд Мажарын финал Vitality багийн удаас 2-1-ээр хожигдлоо. Тэгээд жоохон хүндгэн хожигдлоо. Тэгээд үзэж цуглаж хамтдаа үзсэн бүх хүмүүст нь баярлалаа. Тэгээд итгэлийн алдсан бол уучлаарай л хий да. Тийм тэгээд тэр YouTube
дээрх аль биесны нөгөө нэг стримийнх нь комментэн дээр Vitality яасан гэсэн Монгол болохоор тэгээ бидний сэтгэл зүрхээ хөжлөө. Тэгээд Монгол зугаасаа дараачих мейжер авна гэх тиймэрхүү дэмжсэн комментэн байсан. Тэгээ шууд дамжуулалтын сая 762,225 үзсэн байсан. Тэгээ Монгол хэл дээрх шууд дамжуулалтыг ч гэсэн үзсэн. Тэгээд энэ нь болохоор бүр яг ийм тоглоомын түүхэнд ийм шууд дамжуулалтыг үзсэн хамгийн өндөр топ болж бичигдэж байгаа юм билээ. Тэгээд эх 11 сарын 30-наас эхлээд Будапештийн мейжор эхлэх юм байлаа. Унгарт зохион байгуулалт. Тэр нь дахиад орох байлгүй дээ. Дахиад тэгэл манай багийнхаа бас яг урилгаараа ороод явах бах. Тэгэл дахиад мейжрийн аврагын төлөө дахиад тоглолтууд үзнэ. Тэгэхээр нэлээд тэр тоглолтын дээр бол бас нэлээд тийм олонний хүлээлттэй зүйлсүүд бол нэлээд гарч ирэх байхаа. Тэгээ одоо л ингээд туршлага суугаад байгаа бах. Залууч байна тийм Монголын хувьд бас яг сүүлийн хэдэн тоглолтын дээр харж байгаа нэг зүйл нь бол манайх юм заалны тоглолт бэлэн болсон билээ тий. Тийм заалны тоглолт яг заалны тоглолт бүр ингээд хүмүүс үзэж байгаа том тоглолтод ингээд бэлэн болсон. Өмнө нь болохоор жоохон сандралтай ч юм уу. Одоо илүү ингээд бэлтгэлтэй болсон. Тэр нөгөө нэг бас хэн нөлөө нэг нэлсэн постэр л харсан. Бид нэр тайзан дээр илүү тухтай байгаа сурчлаа гэсэн юм. Тийм ер нь бол тэрнээс харагдаж илээ. Гой тэгэл нэг гой тоглолтууд байлаа. Тэгээд бас Монгол төмнөрөө хаа сайгүй бүгдээрээ гой үзлээ. Одоо манай ажил дээр ч гэсэн тий нойргон онсон хүмүүс бол зөндөө байна. Нойргон хонон барь үзсгэлээ гоёлаа. Тэр сошиал орчноор баахан пост явуулсан скриншоттой тэр нөгөө нандаа гамрал хоёрын асуудал гээд тэр юу нэг яасан. За жинхэнэ бит хоёрын тий. Базан. Тэр телевизийн хотын хөдөө нутаг дэлгэрэнийн нэвтрүүлгийн оролцогчдод байхгүй юу? Тэгж юу нэг юу болсон бэ? Тэр хоёр нөгөө нэг олонний хүндэтгэлийг гэх юм хайрыг айгуух татсан хоёр хөргөн босоод байсан байхгүй юу? Тэгээ үерхсэн байна. Үерхсэн гэж мэдсэн гоо эсвэл хонхны баяр дээр нь очлоо гэл монголчууд айгуу дэмжээлстэй энэ хоёр маань үргэжээсээ суучаасаа гэдгсэн чинь манай хоёр үргэсэн байсан юм байна. Тэгсэн чинь нэг жоохон харамсалтай юм байна. Би чамраа нөгөө скриншотын чатаар явуулсан шүү дээ. Тэгээд нөгөө нэг ер нь бол манай ган үрэл дандаага маш болчонгүй үйлдэлээр гомдоосон байлээ. Ерөнхийдөө ингээд одоо олон танигдчихлаа шүү дээ. Амар хөрхөн нэвтрүүлгээд олон танигдаад хосууд болоод тэгсэн чинь одоо яг унган зан ч юм уу дуулаасаа тийм ч юм уу угаасаа ийм болчихсон ч юм уу мэдхгүй маш муухай үйлдэлээр одоо нандаа гомдоогоод ийм хоорондоо ингээ фэйсбүүкийнхаа чатыг одоо кодыг мэддэг. Тэгээд зөндөө олон охтуудтай ингээд чат болчихсон ч юм уу. Ер нь нэг тиймэрхүү яг уу биднэрт хамаагүй л ах л та. Гэтэ бас маш их тэр анхаарлын төвд байх үсэд байсан. Тэгээд нөгөө нандагийн найз нь тэрийг гаргасан одоо скриншотуудын тэгсэн чинь өнөөдөр нандаа болохоор саяхан юм байна. Мэдээлэлгээд юм гаргацсан байхгүй. Тэгээ миний найз нийтлсэн зүйл бүгд үнэ. Энэ талаар нууж гуйвалж ярих шаардлага надад алга. Ган үрэлтэй харилцаа маань дууссан. Түүнийг муулах босон явдлыг дахин сөхөх. Тэр хүнийг харлуулах бодол надад байхгүй. Би ирээдүйд төвлөрч өөрийн хөгжилд анхаарахар шийдсэн. Одоо 50 амьдрахыг хүсэж байна гэдэг юм пост бичсэн байна. Тэгээ ерөнхийдөө бол манай хоёр маань ингээд хоёр тийшээ болж байгаа л гэсэн үг. Тэр нэвтрүүлгээр одоо төрсэн хосууд байж байгаа. Тэгээ жоохон ингээ хувийн зан шангасан болов. Тийм л юм да. Тэр бол маш тийм яг ямар үйл явдал яасныг мэдэхгүй ч гэсэн яг зүгээр яг одоо нөхцөл байдлыг бид нар гаднаас нь харахад бол хос хоёр хүн тэ хоорондоо 3-4 гэдэг дундаа оруулж ирнэ гэдэг бол ямар ч хүний хувьд байж боломгүй зүйл шиг санагдсан. 100% алдаатай. Тэгээ нөгөө талдаа бас хүмүүсийн бас бичиж байгаа сэтгэл нөх юм бол монголчууд ингээд нэг хүнийг амар дээш ингээд шидэд хөөрөгчдөг гэдэг юм уу. Тэгээ буцаагаад ингээд унахт нь гэдэг ч гэдэг юм уу. Бид нар бол ямар нэгэн байдлаар хөөргөд шидэж унгаах гэсэн юм байсангүй. Энэ яг сошиал орчинд явагдсан зүйл. Тэгээд энэ дээр бас Зевкагийн сэтгэл нь ямар байна? Тийм, нандагийн хэлж байгаадаа санал нийлж нөгөө нэг хүнийг хөөргөчдөг гэдэг тал дээр бол яг хөө тэр хүнийг амар хөөргөд амар од болгочлоо гэж хэлэхгүй ч гэсэн ерөнхийдөө бол манай монголчууд
дийлэн хэрэг нэг юм жоохон алдаа байдаг шүү. Бид хэд ингээд нэгнийгээ зөв талаар нь дэмжиж тэр хүний хувийн орчин, хувийн зүйлийг хаях хэрэгтэй. Одоо ч гэсэн энэ асуудал дээр окей, энэ хоёрын асуудлаа гаргачлаа. Энэ охины мэдээлэл хийчихлээ. Тэгэхээр одоо бас бүгдээ амар тайван байлгаад хаях хэрэгтэй л гэж бодож байна. Гэтэ бас нэг амар яг ховын чанартай юм ярьж байгаа. Нэг юм Facebook-ийн кодоо хос хоёр Facebook-ийн кодоо солино утасны код. Ер нь энэ дээр та хоёр ямар байр суурьтай байдаг вэ? Би бол угсаа өөрөө нэг тийм байдг болохоор. Тэгээд солилцсон хүмүүс байлаа гэхэд сольдог юм байна да. За тэгэл яг ингээл тэр хоёр хос ярилцаал тэгж идсэн бол одоо яг хөө. Тэгж идэг бол яг хөө. Тэгэл яг хосын кейс онцлог юм да тийм. Мэдлэг модалтай хоёр хүн үргэлжсэн тэгээ за хоёул ингээд солилцчих гээд зөвшөлтсөд солилцсон бол яхаа болно. Яг утасны код бол мэдчих тул зүгээр нэг зарим үед нэг сандарсан үед ч юм уу нэг утасаар юм зам авч үзэх хэрэг гардаг ш. Тэр үед бол яг утасны код болж. Яг сошиал орчны мэдих чинь яагаад хувийн зүйл гэдэг юм. Харин тийм. Хувийнх шүү дээ. Тэр бас сонирхолтой. За яг хөө тэгэл ялцчихгүй яг буйнаг хэлгээр хос хоорондын хөндлөлт төр зохицлын асуудал төрөл юм байна гэж бол бодлоо. Өөр юу вэ? Өөр одоо нэг миний нэг бүр бид нар мэдгүй байхын аргагүй дэлхийн нийтэд ингэж болоод идэг юм байдаг шүү дээ. Америк нэгдсэн улс Трампын асуудал байна тий. Трампаас болж юу болж байна. Тэгээ Ирантай нэгэн болж ийн гэл ингээл мдэггүйгээд ахын уг нэг асуудал яасан гин сайн мэдгүй. Тэгээ ингээ мэдээг зөв гүйлгээд өнгөрчдөг. Тэгээ энэ талаар ингээд манай буйнаас бүр ингээ айгүй товч бөгөөд тодорхой мэдээллээ. За Америк өнгөрсөн хагасаа өдөр Ираны 3 цөмийн байгууламж цохилтгсон. За тэгээ тэр 3 цөмийн байгууламж нь болохоор ураныг зэвсгийн хэмжээнд төвшөнд ингээд баяжуулдаг тийм ингээд 3 лаборатори байгаа байхгүй тэр 3. Иранд тийм байдаг. Тийм Иранд ингээд уран баяжуулдаг лабораториуд байгаа. Тэдний хамгийн гол 3 байгууламжт нь Америк цохилт өгсөн. Тэрнээс өмнө л болохоор Израиль ингээд Иран цохилт өгчсэн бас төмийнхэн байгууламжид. Гэхдээ тэр 3 байгууламж нь болохоор Израилийн бомбууд ингээд хурж чадахгүй, цохилт өгч чадахгүй хэмжээний тийм газрын гүнд байсан байхгүй. Тэгээ тийм учраас заавал тийм газар доор уулан дор бүр. Тэгээ тийм учраас Америкийн ингээд тусгай ингээд бүр те бөмбөгдөгч онгоцоор тээвэрлдэг л зөвхөн нэг тийм одоо газрын гүнээр нэвтэрдэг бөмбөг гэдэг байхгүй. Тийм бөмбөгөөр цохилт өгсөн юм Америк 6 шиг тийм бөмбөгөөр цохилт өгсөн. За тэгээд энэ ер нь цохилт бол Иран Израиль хоёрын мөргөлдөөнийг их хурцдагсан зүйл болж байгаа байхгүй. Одоо ингээд Иран болохоор хариу өгнө. Яаж байгаа хариу өгнө. Тэрийг болохоор дэлхийн нийт хүлээж байна. Тэрнээс л одоо илүү хурцдагсан алхам Иран авах нь үгүй юу гэдгээс бүх юм шалтгаалж байна. Тэгээд одоо Ираны авчлах нэг арга хэмжээ нь болохоор Хормузын хоолой гэж байдаг. Тэрүүгээр болохоор дэлхийн одоо газрын тосны худалдааны 26% нь илүү явагддаг. Тийм учраас хэрвээ тэр Хормузын хоолойнд ингээ Иран одоо хаалт тавьчих юм бол дэлхийн газрын тосны үн нэмэгдээд одоо бензин бүр ингээл дагаал нэмэгдэх юм шүү дээ. Тэгээ яагаад гайхаад байна. За яг өстө мэдхгүй л хүний зүгээс асууж яагаад Америк тэгж байгаа юм. За Америк Трампын гол аргумент нь болохоор Ираныг цөмийн зэвсэг хийхээс нь сэргийлж цохилт өгнө гэдэг юм. Тэгээд цохилт өгөхөөс өмнө Ирантай нэлээд удаа хэлэлцсэн байхгүй юу? Европын холбоо Америк хоёулаа нэлээд удаа Ирантай хэлэлцсэн. Тэгсэн чинь ингээд цөмийн зэвсгийнхаа зэвсэг сэргийлэх тиймэрхүү тохиолдол төрж чадаагүй. Тэнгүүтлээ Трамп 5 дахь өдөр лөө 4 дахь өдөр баха. Иран одоо ингээд хэлэлцээ 2-7 хоногийн хугацааг гиснэ 2 өдрийн дараа цохилтгдсан. Зөвхөн эвүүдж л байгаа юм байна тий. Тий. Одоо тэгээд цохилт өгснөө дараа мэдээлэл ихтэй Иран одоо хурдхан шиг тохиролцоонд хүрэхгүй бол илүү их цохилт өгнө. Илүү хүчтэй цохилт өгнө. Илүү амархан цохилт өгнө гэдэг тэгжилсэн Трамп. Би бол яг Иранаас барыг альчлаа. Трамп яг нөгөө цохилт хийж одоо ингэж ашигтай юм гэдэг байгаа гэсэн Иранаас л айж байна. Тэгсэн чинь Facebook дээр тэгчихсэн шүү дээ хүмүүс. Та нар ямар их амар тоглолт үзэж мөнгө төгрөгөө өрн тарыг гэдгийг дэлхийн улс орнд нөхцөлөд л ийм амар ороо бусгаа байхад мөнгө төгрөгөө хаатгал юу юучгүй болчихоо. Тэр бол үнэл. Тэгээд би за зүгээр нэг пост нэртэй загнал. Одоо юм үзэх байлээ да тий. Мөнгө хадгалцгаая. Тэгээ хүмүүсээс Трампыг амар шүүмжилж байгаа. Яагаад гэвэл Трамп гарч ирэхдээ би бол инхийг тий дэлгэрүүлнэ. Би Украины дайныг ганц уцтаал 24 центр дуусгана. Газын зурсанд нэг ч гэсэн дуусгана гэжсэн. Одоо тэгсэн чинь ингээд ажиллаа 5 сар болж Украины дайнд дуусгах хаач байсан байхгүй. Газын зурсанд дайнд бүр хэцүүдлээ.
Тэнгүүд одоо дахиад нэг юм бүргэлдэн эхэлж байгаа байхгүй. Тэр утгаараа хүмүүс Трампыг амар их шүүмжилж байгаа. Инхийг сахин гэсэн хэрнээ одоо дахиж Иранд цохилт өглөө. Бас Трамп заяа 2013 онд Обамаг шүүмжилсэн байхгүй. Обама Ирантай дайтан хилэлцэж чаддаг болохоор Ирантай дайтан гэсэн хэрнээ одоо өөрөө ингэж цохилт өгсөн учраас шүүмжилж байгаа Трамп. Энэ бол маш товч тодорхой байсан гэж бодож байна. Бас мэдтгүү хүмүүс байдаг бол ийм юм дэлхийд болоод байгаа юм биш үү? Энээс болоод бидний эдийн засаг амьдрал ч гэсэн цаашдаа нөлөөлөхийг бол угаасаа өгөөсөхгүй. За тэгэхээр өнөөдрийн бид 3 ингэж ер нь дууссан. За ингэж дуусч байна. За ингээд бидэнтэй цуг байгаарай, цаашдаа ч гэсэн байгаарай. Баяртай. Баяртай.